Хөтөлбөртэй иргэн тавтам орилно. Тэгэхээр өнгөрсөн 2025 онд улсын хурлын намрын ээлжид чуулганы хугацаанд иргэдээс нийт 153 нийтийн өргөдөл ирүүлсэнийг хууль тогтоомжийн дагуу хянаж 30 өргөдлийг иргэдээс санал авахар систем нийтэлжээ. Иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явц болоод хариу өгөх хугацаа за мөн олон нийтийн санал авах системийн үр нөлөөний талаар улсын хурлын гишүүн өргөдлийн байнгын хорооны дарга Ном Жимэгтэй ярилцж байна. Танд өглөөний хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр хамгийн түрүүнд бас иргэдийн хувьд бас их сонирхолтой санагдаж байгаа нэг юм яг өргөдлийн байнгын хороонд юу хизээ яг байгуулагдсан бэ? Аль биесээр нэгдүгээр, хоёрдугаар бас үндсэн чиг үүрэг нь яг юу гэж явдаг юм бэ? Манай одоо өргөдлийн байнгын хороо энэ парламентын үед 2025 оны 7 сард улсын хурлын тухай хуульд өөрчлөлт орж шинээр байгуулагдсан. Гэтэ энэ бол цоошин одоо Монгол Улсын парламентод байгуулагдсан түүх биш. Өмнө нь 2012 онд бас байгуулагдаад явж хагаад 2020 онд бол татан богдчихсэн байл. Тэгээд энэ саяын энэ удаагийн парламентод иргэдээ сонсдог, чихэнд болдог энэ чиг үүрэгтэй байнгын хороо заавал байх ёстой гэдэг бодлогоор одоо байгуулагдаад нэг 8-9 сар болж байна. Тэгээ манай байнгын хорооны чиг үүрэг бол ер нь бид нар ярьдэн штэ энэ төр бол өөрсдөө иргэд төр одоо төрийн бодлого хоёрын гүүр тийм үү? Иргэд улс төрчид төрийн байгуулалтын байнгын хороо бол ингээд засгийн газартайгаа төр талаас нь харьцдаг бол өргөдлийн байнгын хороо иргэд талаасаа иргэдийнхэн дуу хоолойг сонсож юунд иргэд одоо сэтгэл ханамж гүй байна те юунд саналаа илэрхийлж байна. Энэ дээр нь бодлогын орон зай нь юунд дутагдаад байна гэдгийг яг нөгөө нэг термометр шиг те мэдрээд тэрийг одоо бодлогын анхаарлын төвд оруулах. Мэргэжлийн байнгын хороо засгийн газарт өөрөг чиглүүлж тэрэн дээр шийдэл гаргах дээр одоо гүүр болж ажилладаг ийм байнгын хороо гэсэн үг. Тэгэхээр нөгөө баримжаа авах талаас нь асуухад бол чинь ди парламент дээр бол хэрвээ гишүүд иргэд бол өөрсдөө саналаа өгөө 100 мянган санал давах юм бол шууд байнгын хороо санал болж орж за цаашдаа бас их хурд бол хилцэгддэг шүү дээ. Тэгэхээр яг өргөдлийн байнгын хорооны хувьд шийдлийн тухайд яг энэ тал дээр ямар шийдэлтэй зохицуулалттай явдаг? За манай байнгын хороо хоёр үндсэн үүрэгтэй. Нэг нь таны хэлж байгаа ди парламент буюу цахим өргөдлийн системээр тухайн асуудал дээр одоо 33 мянга эсвэл 70 мянга эсвэл 100 мянган хүн тогтсон тохиолдолд авч хэлцээд цааш нь энийг яаж явуулах вэ гэдэг дээр ажлын хэсэг байгуулах уу, хэн шалгалт хийх үү, хууль тогтоомжийн төсөл хийх үү гэдэг дээр үндсэн гол одоо шийдлийг нь гаргадаг байнгын хороо. За хоёрдугаарт бол иргэдээс ирсэн хувь өргөдөл гэсэн. Энэ бол зөвхөн бодлогын асуудлаар олон хүн байх ёсгүй. Гэхдээ иргэдээс ирж байгаа энэ өргөдөл дээр бид нар дүн шинжилгээ хийгээд ямар чиглэлийн юм дээр иргэд маань одоо дуу хоолой сэтгэл хангалуун бус байна. Хаана төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ одоо буруугаар эхлээд байна. Энэ гүйцэтгэх засаглал дээр хууль хэрэгжихгүй байгаагаас үүдээд иргэд хохирж байгаа. Юун дээр алдаа байна гэдгийг иргэд гүйцэтгэх засаглалын хооронд орж бид нар медиац хийжтэй энийгээ шийд гэдэг бас ийм чиг үүрэгтэй. Тэгэхээр зөвхөн одоо нөгөө олон хүний санал гэхээс илүү хувь өргөдлүүдийг ч гэсэн бид нар авч бас хилцэж үүрэг чиглэл өгдөг. За ди петишн буюу энэ нийтийн өргөдлийн цахим системийн хувьд бол Монгол улсад 2023 онд 22 онд нэвтрээд одоо бас явж байна. Бас иргэд маань ч гэсэн идэвхтэй оролцдог ш. Гэтэ энэ дэр бид нар парламентын түвшинд анхаарах бас хэд хэдийн байгаа. Иргэдээс маань ингээд петишн өгөхөөр ерөөсөө нийтлэгдэхгүй маа. Та сая бас энэ мэдээнийхээ ихэнд хэллээ шүү дээ. 150 гаруй одоо өргөдөл өрөхөд 30 л нийтлэгдсэн байна гэдэг. Бид нар одоо өргөдлийн байнгын хороон дээр яг энэ асуудлыг дараагийн 7 хоногт энэ журмын шинжилгээд ажиллаж байгаа. Юу вэ гэхээр одоогийн байгаа журмаараа өмнөх парламентын үед цахим бодлогын байнгын хорооноос баталсан журмаараа иргэд өргөдлөө гаргацдаг. Төстэй өргөдөл байх юм бол зөвхөн ихэнд ирснийг л нийтэлцдэг. Бусад хүнийхээ нийтэлдэг юм байна. Тэгээ бид нар аваад ингээ харахаар одоо ингээл юу байна л да. Нөөтийн босхыг юу гэдэг 400 сая болго. Нөөтийн босхыг 2.5 тэрбум болго. Нөөтийн босхыг 500 тэрбум болгоод олон төрлийн байдаг. Тэгтэл зөвхөн нэг нь нийтэлцдэг. Тэгээ тэрийг хянах процесс манай байнгын хороонд биш тамийн газар дээр байдаг байхгүй. Тэгээ тэн дээр тэр хянаад нийтлэх процесс маш удаашралтай байгаа. Тэгээ энийг бид нар иргэдтэй илүү түргэн шуурхаа болгоод илүү хүртээмжтэй болгох тал дээр нь бас журмын шинжилж иргэдийнхээ оролцоо дуу хоолойг илүү нээлттэй болгох тал дээр бас бид өөрчлөлт хийх зүйл дээр ажиллаж байгаа. Ер нь таас түрүүнд дурдлаа 2020 онд бас татан богдчихсэн гэж байна. Тэгээ буцаа сая 2025 онд дахин шинээр байгуулагдсан. Тэгэхээр яг энэ хугацаанд яг байнгын хорооны даргын хувьд ингээд харьцуултууд, тоон үзүүлэлтүүдийг харахад өмнөх парламентын үед шийдэгдэжсэн процесс за энэ удаагийн бас яг таныг ахлаа явж байгаа үе шийдэж байгаа процесс нэгдүгээр нь хэр өөрчлөлттэй байгуул. Ер нь байгуулагдсан цагаас хойш одоо яг шинээр байгуулагдсан цагаас хичнээн өргөдөл гомдлыг бас тодорхой хэмжээ шийдэж байгаа. Өмнө нь яг нөгөө татан буулгасан шалтгаан нь манайх ч өргөдөл иргэдийн өргөдөл дээр
одоо үндэслэж үйл ажиллагаа хийдэг. Гэхдээ нөгөө мэрэгжлийн байнгын хороо буюу батлан хамгаалагч байт юм уу, байгаль орчны асуудлуудыг тэр чигээр нь бас ингээд хэтэрхий өргөдлийн байнгын хороон дээр авч хэлэлцээд нөгөө бодлогын байнгын хорооноос тусдаа нэг тим юм үүсээд байсан учраас энэ бас давхардаад байна гэдгээр татан болгосон юм байлээ. Тэгэхээр бид нар энэ удаа 2025 онд энэ өргөдлийн байнгын хороог бол илүү яг юу дутагдж байна, иргэд юу хүсэж байна гэхээр яалтчгүй бид нар хуулийн хэрэгжилт маш сул байна. Бид нар баахан хууль үйлдвэрлэл байдаг амьдрал дээр тэр чи ерөөсөө хэрэгжихгүй байна. Тэрнээс нь үүдээд иргэд хохирч байна. Энэ чиглэлийн иргэдийн гомдолч гэсэн өндөр байгаа учраас бид одоо юу гэдгийг заавал хүний хөгжил одоо нийгмийн хамгааллын энэ нөгөө нийгмийн бодлогын байнгын хорооны асуудлыг шүүрч аваад шийдэх гэхээсээ илүү салбар хооронд тийм байнгын хороод хооронд ингээ уялдаа холбоогүйгээс бол хаягдаад байдаг асуудлууд байна. Энэ дээр үнэхээр хаягдаад иргэд тохироод байгаа асуудлуудыг хэрэгжилтээс нь авч дүн шинжилгээ хийгээд энэ дээр илүү акцент өгч тэр бодлогын орон зайг нь нөхий хуулийн хэрэгжилтээр илүү анхаараа хийж байгаа. Тэгээ жишээ байна л да бид нар одоо 2025 оны 7 сар байгуулагдсанаас хойш энэ хугацаанд бол нийтдээ нэг 250-60-аад өргөдөл ирсэн байна. Тэгээ ер нь яг англиад үзэх юм бол ингээд нэг 3 л юм байдیں۔ Ерөөсөө ойлгомжтой. Нэгдүгээрт мэдээж эдийн засгийн хувьд дэлбэг баймаар байна гэдэг хүрээнд тэтгэвэр тэтгэмжийн асуудал. Цалин цаавуугаа нэмүүлмээр байна, тэтгэвэр муу байна, хамтын тэтгэвэр итгэл зүйр одоо шудраг бус байна. Энд дээр бас дөрөвтэй шийдлэхөө бид эрүүл хүчлийн яамтай ажиллаж байгаа. За хоёрдугаарт нь амьдарч байгаа орчинтой холбоотой. Энэ зам харгуу ингэж яваад байна. Богдуулын хавийн газар дээр чинь төлөвлөлтгүй зүйл болоод байна тий. За тэгээд бид нар орон сууц одоо захиалахаар ингээд залин төртөөд байна. Амьдрах орчинтой холбоотой. Гуравдугаарт ерөөсөө хууль шүүхийн байгууллагын холбоотой. Хүний эрх хангахдахгүй байна, шударгаас хангахдахгүй байна. Багцаад үзэх юм бол юм. Бид нар ингээ авсан өргөдлүүдийг хараад үзсэн чинь энэ нөгөө шинээр нэг орон сууц захиалга хийдэн штэ. Нэг урьдчилан 30% төлөөд нөгөө компани нь яасан мэддэхгүй 5-6 жил алга болчихдог. Мөнгө авч чадахгүй, байшингаа авч чадахгүй. Зарим нь бүр юу нөгөө нэг байрч барихгүй тэгээд алга болчихдог. Заллингийн шин чанартай. Ийм өргөдлүүд манай дээр маш их ирсэн. 50-60 ирсэн. Тэгээ энийг ингээ харах юм бол яалтчгүй энэ бол нөгөө эдийн засгийн байнгын хороонч, хууль зүйн байнгын хороонч анхаарч ирээгүй. Энэ өөрөө хууль зүйн яам, барилгын яам, одоо юу гэдэг шүүх цагдаагийн юм уялдаа холбоон дунд алдагдсан байхгүй. Тэр энийг бид нар бас аваад нэлээд хилцүүлэг хийгээд холбогдох яамдуудад чиглэлгүй хуулийн төсөл оруулж ирээ. Тэр бодлогын хувьд дутагдаад байгаа хууль эрх зүйн орчныг бас бүрдүүлэх талаар яг үнэ тий ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Бас таныг нэмж асуухад нийтийн өмчийн тухай хууль дээр таныг ахалж ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бас байгаа. Тэгэхээр энэ яг зорилго нь юуны тухай явж байгаа хууль юм бэ? Ач холбогдол нь бас юу вэ? Энэ одоо яг нийтийн өмчийн гэдэг нэг юм нэртэй болчиход байгаа. Гэтэ хэр оновчтойг мэдэхгүй байна. Ер нь бол төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэдэг 1996 онд одоо батлагдсан хууль байдаг. Энийг шинжилсэн найруулгыг бид нар одоо хилцгээд улсын хурал дээр ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Учир нь энэ гол агуулга нь юу вэ гэхээр бидний үндсэн хуулинд заасан газар, байгалийн баялаг, одоо ан амьтан энэ одоо төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр цуглаж байгаа энэ эд хөрөнгө бол ерөөсөө ард нийтийн өмчтэй. Энийг ард нийтэд үр ашиг нь өгөх зорилгоор төр өөрөө тэрийг нь бүртгээд менежментийг хийгээд ингэдэг. Энэ нь бол өөрөө 1996 онд энэ хууль батлагдаад одоо төрийн болон орон нутгийн өмчөөр яг үнийг хэлэхэд бүгд дарга нарын л төрийн дарга нарын л өмч гэж бодож байгаа. Тэр үндсэн зорилгоо биелүүлж чадаагүй хууль байсан. Өмч хувьчлал хийх гэж яран баталж тэрний хажуугаар ийм цоорхотой хуулиудаар дамжиж одоо Монголын төрийн баялаг бас ингээд одоо гадагшаа урсж исэн тий хэн нэгний дарга нарын кармаараа урсж исэн ийм нөхцөл байгаа. Тэгэхээр энийг одоо таслан зогсоё. Энэ үндсэн хууль заасан Монголын баялаг, Монголын өмч бол иргэдтэй үр ашигтай байх ёстой гэдэг энэ зарчмыг илүү суулгахын төлөө энэ хуулийн шинжилсэн найруулга буюу одоогоор нийтийн өмчийн хууль гэдэг нэртэйгээр бид бас ажиллаж байгаа. Тэгэхээр маань нөгөө засгийн газраас төрийн өмчт компаниудыг хөвчлөх нөгөө талдаа бас ийм зүйл явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнтэй бас нэг ийм уялдах байдлаар явахгүй бол энэ хоёр маань үзэл баримтлалын өв зөрчилдөх зүйл гарах. Энэ нийтийн өмчийн хуулиар юусе суур хууль. Тэгээ энэ суур хуулийн дээр бид нар төрийн өмчт компаниудаас юу нь бид нар төрийн одоо нийтийн өмчийн юу нь төрийн өөрөө менежмент хийх юм гэдгээ одоо тодорхойлно. Энэ дээр үндэслээд удирдлагыг яаж хийх үү? За хаа хүртлээ бид нар төрийн өмчт компанитай байх уу? Хаа хүртлээ энийг ерөөсөө чөлөөтэй хувийн хвшилд нээж өгөө төр ишиг оролцохгүй байх уу гэдэг зарчмыг чигнэ. Энэ дээр үндэслээд төрийн өмчийн компани хууль гарахаар бид бас энэ хоёр хууль хоёулаа ороод ирсэн байгаа. Эхний суур хууль нь одоо нийтийн өмч хууль, тэрний дараа компани хууль нь явахаар бас улсын хурал ажиллаж байгаа. Тэгэхээр яг одоо бас энэ цаг үед олон нийтийн анхаарлын төвд явж байгаа нэг хууль бол ялч ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан улсын хурлын гишүүнийг гүйлэн татах тухай
асуудал явж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн бас их хурлын чуулганаар яг энэ асуудлыг хилцэх хэсэг нь бас тодорхой болно гэж байна. Энэ дээр ер нь та ямар байр суурьтай байгаа вэ? Ер нь энэ хуулийн гол ач холбогдол үзэл баримтлал яг юун дээр тулгуурлаж авч байгаа? За энэ хууль дээр би бас чуулган дээр ч гэсэн байр суурь илэрхийлсэн. Ер нь бол улсын хурал хариуцлагатай байх ёстой нь үнэн. Бид нар олон жил одоо 30 жил гэх юм уу өмнөх парламент үнэхээр хариуцлага сахилах бацуул байсны үр дүнд парламент үр дүнгүй байдаг, хариуцлагагүй байдаг гэд нэр хүнтэй үнэхээр алдсан байна. Иргэд ч гэсэн итгэл суларсан байна. Энэ удаагийн парламент ч гэсэн одоо тий сахилах бат муутай ийм байгаа асуудал байгаа. Энийг одоо бид нар хүлээн зөвшөөрж байгаа. Тэгэхээр үеийн үед энэ парламентын гишүүдэд ёс зүй сахилах бат сул тий хариуцлага тооцдог систем нь их муу байсан. Тэгэхээр энэ хариуцлагыг одоо яг үр дүнтэй ийм тооцдог механизм байх ёстой гэвэл байх ёстой. Энийг бид нар хийх ёстой. Тийм ч учраас би энэ хуулийн зарим хэсэгтээ нь бол ялчгүй санал нийлж байгаа юм байх ёстой. Бүр арчилсан парламенттай улсын наа зах нь байх ёстой юм. Манай хариуцлага тооцдог механизм налга байна. Хуралдаа суудаг байх, иргэдээ төлөөлдөг байх, шийдвэр гаргалтанд оролцдог байх тий. Энэ юусоо байхгүй. Тэг хэлээд байгаа шүү дээ нөгөө парламенттай суудаггүй хам бол аль хэдийн тэр гишүүд бол манай парламентаас хөөгдсөн байгаа. Австралийн парламент байсан бол гээд тэгтээ энийг хариуцлага тооцдог системийг хийх гэж байгаа гэд гуй дагаж хүзүү гэдэг шиг маш тодорхойгүй ганц хоёр зүйлийг бас нэмээд оруулаад ирсэн байгаа. Тухайлбал одоо жишээ нь нэгдүгээрт бол би тэр ёс зүйн асуудал гэдгийг бид нар тодорхойлох ёстой. Ёс зүйн асуудлаас болоод парламентаас хөөдөг жишг бол олон улсад байдаг. Гэхдээ энэ ерөөсөө ёс зүй гэдэг англи биш. Ерөөсөө л авилга авсан, санал хураалтанд орохдоо бусад этгээдээс мөнгө авсан, за юу гэдгийг төрийн одоо үнж хөрөнгийг шамшигдуулж өөр юмд зарсан гэд дандаа маш том фактаар баримтчих ийм асуудлууд дээр ёс зүйн nostой зөрчил байна гэд хөөдөг ийм бол жишг байгаа. Тэр бол тийм шүү дээ тий. Тэр 3 шатны шүүх баримт факт нь байхад шүүхийг хүлээгээд байхгүй нь бол одоо асуудал юм а гэд хөөдөг. Гэхдээ манай энэ одоо ерөнхийлөгчийн хуулинд орж ирсэн юм маш ерөнхий байдлаар ороод ирсэн. Энийг цаашаа нөгөө хэдэргийн ерөнхий тодорхой биш байх юм бол буруу орон зайг нээгээд өгчих юм эрсдэл байгаа учраас болгоомжилж байгаа гэдэг юм байна. Тэгэхээр одоо саяны таны хэлж байгаа тухайлбал яг энэ тодорхойгүй байгаа асуудлуудыг за магадгүй хилцгийг дэмжлээ гэж үзэхэд улсын хурл өөрөө түүнийг засаад ч юм уу өөрчлөөд нэмэлт өөрчлөлт оруулаад явах боломж нь бас нээлттэй байна. Яг хөө тийм бол байгаа гэж бодож байна. Гэхдээ хууль санаачлагчийн зүгээс өөрийнх нь үзэл баримтал гэж байдаг. Энэ хуулийн амин сүнс нь юу юм бэ гэдэг. Энэ хуулийн амин сүнс нь үнэхээр тэр асуудал болвол одоо хичнээн юун дээр парламент дээр тэрийг нь одоо өөрчлөх гээд тийм үү энэ болохгүй байна гэх юм бол хууль санаачлагч миний хуулийн амин сүнс алдагдчих учраас татаж авна гэдэг асуудал байдаг. Тэгэхээр өнөөдөр яг 126 гишүүн саналаа өгөх бах. Бид нар бол энийг ерөнхийлөгчийн хуулиас авах ёстой зүйлүүд байгаа. Тэрийг бид заавал энэ хууль явсан яваагүй улсын хурлын хуульд заавал оруулах ёстой гэсэн байр суурьтай. За баярлалаа танд. За баярлалаа. Бид цаг үеийн асуудлаар улсын хурлын гишүүн Амин Чимэгтэй харилцлаа. CNBC Mongolia Changemakers Real Estate and Finance Summit-аар салбарын шилдэг тоглогчдыг онцолсон. Бид уг шагнал хүртсэн шилдэгүүдийг цувралаар та бүхэндээ танилцуулж тэдний амжилт болоод нөлөөг хүргэж байгаа. Хэсэг хугацааны дараа дараагийн Changemaker-ээр хэрхэн уулзцгаая.